Толгой тайс өглөө хөтөлбөр үзэгч та бүхэнд шууд хүрч байна. За манай өнөөдрийн хамгийн ихний зочин студид хүрэлцэн ирсэн байна. За өнөөдрийн ихний зочин бол хөгжлийн шийдэл төрөмс байгууллагын бизнесийн ахлах зөвлөх Баяр Чимэг. Өглөөний мэнд хүргэе. За өглөөний та бүхэн ч гэсэн өглөөний мэнд хүргэе. Телевиз үзэж байгаа үзэгчид мад хүртэл өглөөний мэнд хүргэе. За тэгэхээр бизнесийн ахлах зөвлөх маань одоо ямар бизнесийн талаарх зөвлөгөөг хүнд өгдөг вэ? Бизнесийн зөвлөх гэхээр асуудалтай байгаа бизнесүүдэд асуудлыг тодорхойлоод тэднийг гарах арга зам шийдлийг нь хэлж өгдөг үйлчилгээг бол бизнесийн зөвлөх үйлчилгээ гэж үзээд байгаа. Сүүлийн жилүүдэд болохоор миний үзүүлж байгаа үйлчилгээ бол үйлчилгээний асуудалтай байгаа бизнесүүдэд зөвлөгөө сургалтыг өгч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл үйлчилгээний байгууллагуудад илүүтэй зөвлөгөө өгж байгаа гэсэн үг юм уу? Тийм, үйлчилгээний байгууллагуудад зориулсан сургалтуудыг илүү өгж байгаа. За мөн одоо байгууллагын ажилчдыг чадваржуулах чиглэлийн бас сургалтуудыг өгч ажиллаж байна. Сүүлийн үед ер нь яг ямар төрлийн сургалтуудыг үйлчилгээний байгууллагууд төлөвлөгөө авч байгаа шиг байна? За баярлалаа. Гайхалтай үйлчилгээ гэдэг манайх сургалт байж байдаг. Энэ сургалт маань бол нийтдээ 12 цаг, дээдлэл нь нийтдээ 22 цагийн гэсэн цагуудын сургалтуудыг өгж идэг. Энэ нь болохоор ер нь үйлчилгээ үзүүлж байгаа бүхий л одоо байгууллагын ажилчдад зориулсан сургалт байж байгаа. За энэ нь болохоор үйлчилгээний ажилчдыг чадваржуулах, үйлчилгээнд нь ахилж дэвшилт гаргах чиглэлийн үйлчилгээ. Яг ямар төрлийн ур чадварууд ер нь үзэгчд үйлчилгээний байгууллагын дутагдаад байгаа шүү. За сүүлийн жилүүдэд бол үйлчилгээний салбар бол нэлээд төлхөө хөгжиж байгаа тий. За энэ хөгжиж байгаатай дүүцээд одоо өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд байгууллагууд маань үйл ажиллагаагаа сайжруулах. За дээрэс нь одоо өөрийн байгууллагын нүүр царай болсон ажилчдыгаа харилцааг чадваржуулах. За мөн үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх, дээшлүүлэх үйл ажиллагаа маань илүү одоо хэрэгжиж энэ өрсөлдөөнд оршин тогтнох боломж бүрэлдээд байгаа юм л да. Тэгээ энэний нэг толгойр зүйл нь болохоор ерөөсөө ажилтан болчиход байгаа. Бизнес эрхлэгч хүн бол маш олон арга хэрэгслийг ашиглаж иж бизнес маань амжилтанд хүрээд байгаа тий. Энэний нэг хэрэгсэл нь болохоор ерөөсөө ажилтан болчиход байгаа байхгүй юу? Тийм болохоор ажилчдыг илүү чадваржуулах, тэр хүний харилцаа, хандлага, тий багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр илүү их одоо сургалт зөвлөгөө авч байгаа. Нэрэж яг ажилтнаас бүх зүйл шалтгаалдаг чи бид нар одоо нэг хоолны газар орлоо гэхэд аль нэг дэлгүүрт орлоо гэхэд маш сайхан угтаад бидний сайхан үйлчлэх юм бол тэр газар дахиад ормоор ч юм уу те үйлчлүүлж явах явцдаа сэтгэл хангалуун байх тиймэрхүү байдал бол угаасаа түгээмэл байдаг штэ. Тэгэхээр зарим газар бол яг харахгүй 100% ийм үйлчлэгийг үзүүлчихэж байгаа. Зарим газар бол ийм үйлчлэгийг үнэхээр авч чадахгүй. За ялангуяа дэлгүүр худалдааны байгууллагууд дээр энэ бол үнэхээр хэцүү. Яг зүгээр томоохон дэлгүүрүүд нэг брендинг одоо нэрийн дэлгүүр, барааны дэлгүүр гэхэд тиймэрхүү үйлчлэгээ байна уу гэхээс бусад бол жишээл бидний өдөр тутмын супермаркетад гэхэд бид ороод баг худалдагчийг нь хайж гүйдэг ийм тохиолдлууд бол зөндөө байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ супермаркетын үйлчлэгийн дээр та юу хэлэх вэ? За тэлгүй ах уу. Энэ одоо нэлийн асуудалтай зүйл болчиход байгаа шүү дээ тий. Сүүлийн үед бизнесүүд яаж ийм вэ гэхээр бүтээгдэхүүн маркетинг хоёртой илүү анхаарад харилцагчийн үйлчлэгээ тал дээр бас орхигдуулах тал ажиглагдаад байгаа. За энэ нь болохоор юу харагдаж байгаа вэ гэхээр сүүлийн судалгаанаас дурдах юм бол бизнес эрхлэгч нар жилд дунджаар 10-аас 30% бизнес одоо үйлчлэгчтэй алдчихж байгаа жилд дунджаар алдж гин гэж үзэж байгаа л да. Энэ нь болохоор 82% нь ерөөсөө харилцагчийн үйлчлэгээ муу учраас тэр бол өрсөлдөгчтэй тэр одоо үйлчлүүлэгчдийг алдаад байна. Тэ эдгээрийн 79% нь тэр үйлчлэгээний талаар муу гэсэн бусад хүмүүст түгээж байгаа гэсэн судалгаа байдаг. Тэгээ харин үйлчлэгээгээ сайжруулах юм бол нөгөө одоо иргэн харсан үйлчлүүлэгч маань буцаад одоо 40% нь иргэн ирэх боломжтой байдаг. Ингэснээр үр бүтээмж бол 10-аас одоо 120 дахин нэмэгдэх юм боломж бололцоо байдаг. Тэгээд зардал бас 10-аас дээш хувиар буурдаг гэсэн судалгаанууд бол байдаг л да. Тэгэхээр сүүлийн үед бол энэ судалгааг үндэслээд зарим нэг удирдлагууд бол илүү анзаарч хардаг болчих. Үйлчилгээ бол манай ашиг орлоод илүү нөлөөлөх боломжтой байна гэдгийг бол хардаг болчих. Тийм болохоор үйлчилгээний байгууллагууд ч гэсэн сургалтуудыг одоо тогтмол авч байгаа эрэлт хэрэгцээ өндөр байгаа. Гэхдээ тэрийг 100% хэрэгжүүлэх боломж одоо хэрэгжүүлж чадахгүй байгаа очир дутагдал асуудал байгаа. Яагаад багш вэ? Энд болохоор ерөөсөө хандлага айгүйх нөлөөлөд байгаа юм шиг санагдаж байна. Ажилчид одоо бизнес эрхлэгчнэр удирдлагууд бол одоо сэтгэл одоо сэтгэл ханамжтай одоо яг өөрийнх нь 100% зарцуулагдах тийм
сэтгэл зүйтэй ажилтныг илүү их хаагаад идэг шүү дээ. Тэгсэн хэрнээ өөрсдөө ажилчдаа илүү чадваржуулахгүй байх тал дээр илүү байгаад байгаа. Тэгээ сургалтыг маш богино хугацаанд авдаг ч байдаг юм уу. Тэр хүнийг илүү нөгөө ажиллаараа бахархах, сэтгэлийг төрүүлэх. За тэгээд удирдлага ажилтан хоорондын харилцаа айгу тааламжгүй асуудал тулгараад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь бас одоо хэрэгжүүлэх тал дээр нөлөөлж байгаа нэг асуудал болоод байгаа. За супермаркет одоо сүүлийн үед E-Mart гэл те шинээр нэгдэж байгаа бүгд мэдчихэж байгаа бах. Эдний үйлчлэгээ болвол хэрэглэгчдийг эрэлт хэрэгцээг илүү судалж гаргаж байгаа болов уу гэж бодоод байна л да. Хэрэглэгч яг юу хүсээд юм гэдэг дээр илүү толгуурлж ажиллаад байгаа болов уу гэж бодож байна. А бусад газрууд маань бол тэрийг ерөөсөө анзаарахгүй. Ерөөсөө л манай дэлгүүрт бол бүхэл бараа байж ивэл хүн ирнэ гэдэг ойлголттой байгаад байгаа байхгүй юу. А тэгэхээр тэр барааг одоо танилцуулах энэ бараа энд байгаа гэдгийг зуршлах үйлчлэгээний ажилтан гэдэг зүйл өөрөө хомс өгдөг те. Бүгдээр мэдчихэв. Одоо ингээл да. Уучлаарай. E-Mart. За тэгвэл ер нь яг энэ бусад худалдаа үйлчлэгээ эрхэлж байгаа бизнес эрхлэгчид маань тэр дотор үйлчилж байгаа худалдааны зөвлөх үйлчлэгээний ажилтнууд ер нь ямар стандарттай байх хэрэгтэй юм бол? За стандарт гэхээр ойлгомжтой л доо. За мэдээж асуудал ухтах байна тийм үү. За сайн байна уу гэд ухтаж авах хэвээр, найрсгаар харилцах хэвээр. За бүтээгдэхүүнийхээ талаар мэдлэгтэй байх хэвээр. Тэрний талаар тэр хүнд зөвлөгч тайлбарлах чадвартай байх хэвээр. Тэгээд дээрэс нь одоо манай дээр байн ирж үйлчлүүлэх ихтгэл үнэмшил гэдэг зүйлийг бий болгож авах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол харилцаа 100% болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр харилцаагаар бол нүдэ харилцаа жишээ тогтоох хэвээр тий. Нүдэ харилцааг тогтоон. За ихтгэл үнэмшил төрүүлэн. За бие хилэмж, ярианы өнгө одоо тий үг гэдэг зүйлүүд энэ бүх зүйлүүд нөлөөлнө л дөө. Тийм болохоор хувцлалт бас тий стандартт орно ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлүүд одоо үйлчлэгээний стандартт орох боломжтой. Надад бол илүүтэй юу дутагдaltaй харагдаад гэхээр зарж байгаа барааныхын талаар мэдээллийг тухайн худалдааны зөвлөх бол маш муу мэдээд ах шиг надад санагддаг. Жишээд би одоо 20 төрлийн шампунь тухайн дэлгүүрт зарж илаа гэхэд тэрнээс би аль нэг нь худалдаж авах мэдэхгүй байх тохиолдол зөндөө шүү дээ. Илүү шинэ бүтээгдэхүүн гараад ирсэн ч юм билүү. Надад аль нь тохирох вэ гэх мэтээс эхлээд тэр худалдааны ажилтнаар би тэндээс зөвлөгөө авах шаардлага надад тулгардаг байхгүй. А гэтэл тухайн хүн бол төдийлөн мэдэхгүй байх чинь зүгээр л одоо хүнсний бараа бүтээгдэхүүнийг өчигдөр ирсэн үү, өнөөдөр ирсэн үү, шинэ хуучин уу гэдгийг надад зөвлөхөөс биш аль миний сонгосон бүтээгдэхүүнийг грамлж өгөх чинь тийм л ажил хийж байгаа. Тэгэхээр энэ бол хангалттай байгаа байхгүй. Тэгэхээр яг түрүүний өөрөө хэлсэнээр сургалт мэдээлэл олох тал дээр яг ажил олгогчид нийлээсээ анхаарах бол ялангуяа авчирж байгаа бараагаа энэ давуу талтай юм шүү. Одоо жишээл яадгийн мэдрэмтгий арьстай хүн байвал энэ бүтээгдэхүүн таарахгүй, энэ нь бол ийм шинэлэг, ийм дэвшилттэй гэх мэт тэр бүгдийг л одоо надад зөвлөд өгөх хүн байвал би тэр газар дахин үйлчлүүлээд баймаар байгаа байхгүй. Яг зөв. Тэгэхээр тулж харилцаж байгаа хүмүүс илүү дуртай байх гэдэг шүү дээ, тий. Бид нэр илүү зөвлөгөө авах гэдэг шүү дээ. Энэ бүтээгдэхүүн надад тохирох болов, тохирохгүй болов, тий. Би яах вэ гэдэг талаар зөвлөгөө авах гэдэг. Тэгэхээр тэрэнд нь илүү тулгуурлаж ажиллахад болоо юу нөлөөлөд байгаа гэхээр үйлчлэгээний ажилчдаа мэдээлэл айгүй бага өгч байгаа байхгүй юу? Бүтээгдэхүүнийхээ талаар нэгдсэн мэдээлэл гэж байхгүй байгаа. Маш олон төрлөл байгаад байгаа болохоос биш энийг яаж хэрэглэхийн үйлчлүүлэгчд ингэж тайлбарлаж өгнө шүү те. Ийм хүн хэрэгж болохгүй шүү. Ийм хүн хэрэгж болно шүү ч гэдэг юм уу те. Иймэрхүү талын мэдээллүүд бол удирдлагын зүгээс маркетингийн зүгээс хийгдэхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүмүүс бол ерөнхий таамгаар хараад за англи байна уу, орс байна уу тий харж агаад мэддэг ганц хоёр үгээ харж агаад тайлбарлаад хэлээд өчтдөг. Жохон ярианы баялагтай хүн бол нөгөөтгөө хэлээд эвэргээл за энэ тань таарч гэдэг юм уу иймэрхүү байдлаар хэлээд өчтдөг. Зарим нэг нь дуу цөвтэй хүн бол за энэ ийм байдгийг шүү гэж хэлээд өчтдөг. Зарим нь болохоор мэдхгүй болохоор тэрнээсээ бухимддаг тий мэдхгүй байгаа учраас би сайн мэдхгүй байх тий та өөрөө уншаад хараад авчих ч гэдэг юм уу. Гэт иймэрхүү байдлаас болоод харилцаанд дутагдaltaй асуудал үүсээд байгаа байхгүй юу? Сервис маркетингийн хувьд одоо яг энэ үйлчлэгээний маркетингийн хувьд үйлчлэгээний байгууллагууд маань ямар одоо концепцээр ямар стратегиэр явбал илүү их амжилтанд хүрэх вэ? Ер нь одоо ингээд та хэд маань үзүүлж байгаа үйлчлэгээний гол зорилго бол эцэг бүлэгтээ явж борлуулалтыг нэмэгдүүлэх дээр л очих гээд шүү дээ, тийм. Тэгэхээр яг энэ борлуулалтыг нэмэгдүүлэхэд бол буцаад худалдааны зөвлөх нь бараа бүтээгдэхүүнээ борлуулах ур чадвартай байх гэдэг. Тэгэхээр яг ур чадвартай борлуулалтын ажилтан ямар одоо чадваруудыг эзэмшсэн байт юм бэ тий. Одоо өөрөөр хэлбэл манай телевиз үзэгчд маань одоо өглөө эрт босчихсон ажилдаа гарах гав байж байгаа. Магадгүй дунд нь худалдааны зөвлөхөд байж байгаа. Тэгэхээр буцаагаад тэднэрт маань ч гэсэн нөгөө нэг ажилдаа өөрийн карьерийг бий болгож амжилттай ажиллахын тулд хэрэг болох бах. Тэгэхээр худалдааны зөвлөх хүн ийм ур чадвартай байх хэвээр ийм хүн борлуулалтыг маш сайн эдэм а гэдэг нэг зөвлөгөө өгч. За
Тэгэхээр мэдээж асуудал хамгийн нэгдүгээрт бол ярианы чадвар маш чухал тийм харилцаа. Тэ харилцаанд хамгийн том нөлөөлж байгаа зүйл болохоор хандлага байгаа байхгүй юу. Тэгэхээр хандлага өөрөө айгүй зөв байх болчиход байгаа. Тэр хүн болоод өглөө босоод л нөгөө хүн буруу үйл дөрөө босчлоо гэлдэг шүү дээ. Яг буруу үйл нь аль хүлийн тий. Тийм болохоор хандлага өөрөө айгүй зөв байх хэвээр. Тэр хүн ажилдаа гарахдаа мэдээж асуудал ажилдаа бас маш сайн дуртай байх хэвээр. Борлуулагч хийхээр өөрөө бахархдаг байх хэвээр. Өөрийнхөө ажиллаж байгаа байгууллагт илүү дуртай байх хэвээр ч гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ хандлагын асуудал их чухал болчиход байгаа. За тэгээд дээрэс нь бол харилцаа. Хандлагаас ургаж гарт. Хандлага өөрөө харагдахгүй харилцаагаар илэрч гарч идэг. Тийм болохоор хандлагаа зөв байлгаад, харилцаагаа зөв байлгаад, ярих ур чадвараа нэмэгдүүлээд, за тэгээд дээрэс нь гадны хувцлалт маш чухал. Ягаад гэвэл хүнтэй уулзахдаа хамгийн түрүүнд гаднах өнгө үзэмжээр нь тэр хүний дүгнж авч үздэг шүү дээ, тийм болохоор өглөө ажилдаа гарахдаа мэдээж хувцлалт маш чухал. Ярианы ур чадвар, найрсаг байдал гэдэг. Тэгээ иймэрхүү зүйлүүдийг л илүү толгой. Одоо гол нь хэрвээ болдог бол тийм яг ингээд ингэж зард юм аа гэдэг нэг тийм одоо жишээ болох юм байвал их зүгээр. Ингэж зардаг юм аа. Одоо жишээлбэл юу гэдгийг нэг одоо энэ байна тийм одоо энийг тайлбарлаад одоо тийм ингэж тайлбарлана бүтээгдэхүүнээ ч гэдэг юм нэг иймэрхүү тийм жишээ кейс гэж байна. Тэрмэхүү жишээ кейс ерөөхдөө байна л да. Гэхдээ бид нар ихэвчлэн яг байгууллагууд дээр нь очиод яг хүмүүстэй тулж харилцаж хагаад тэдгээр хүмүүсийн бүтээгдэхүүнээ яг яаж тайлбарлах вэ? Танах яг ямар стандарт баримжилж байгаа вэ гэдэг нэг байгууллага болгон өөр ингэсэн онцлогтой байгаа шүү дээ, тий. Мэдээж асуудал бид нар шууд стандарт гэдэг зүйлийг бий болгочоогүй. Тэд нар өөрсдөө үйл ажиллагааныхаа явцад ямар нэгэн хэмжээний одоо стандарт арга барилтай болсон байж байгаа, тий. Тэр арга барилын талаар бид нар өөрсдөө нь эхлээд ажилладаг байхгүй юу? За энэ бүтээгдэхүүнийг тавил тайлбарлаа. За тэгвэл одоо миний барьж байгаа бол манай байгууллагаас гарч байгаа зорилготой цаг гэдэг дэвтэр байна тий. За энийг бол тайлбарлахын тулд за эхлээд бол та энэ дээр одоо яг юу бичиж болох вэ? Зорилготой цаг гэдэг тэгвэл нэр нь яг ямар утга учиртай юм гэдгээс ахуулаад тайлбарлаж хэлэгч байдаг юм уу тий. Яг юун чухал байх гэдэг тэр хүнд илүү авахт нь нөлөөлөх гээд байна гэдэг сэтлүүдийг л илүү харах. Тэгээд тэрэн дээр нь анализ хийх гэдэг байдлаар л ярина л да. Тэрнээс шууд нөгөө бид нэр стандарт тий яг ингэж ярих ёстой гэдэг зүйлийг яг тогтоочих боломжгүй байгаад байдаг юм л да. Тэр байгууллагын онцлог тий арга зүй бүх зүйлээ шалтгаалах гэдэг байхгүй. За тэгвэл одоо танаас зөвлөгөө хүсэж байгаа хүмүүс хаана хандаж болох вэ? За манайхаас зөвлөгөө хүсэж байгаа хүмүүс болохоор манай утас руу хандаж болно. 77 22 40 07 гэсэн дугаарууд байгаа. За тэгээд миний утасны дугаар бас байж болно. 99-12 76 гэсэн дугаарууд байж болно. За тэгээд манайхаас манай байр болохоор 13 дугаар хороололд байрлаж байгаа. 13 дугаар хороололд хуучнаар сайд нарын 2 дугаар эмнэлгийн зүүн талд нь байрлаж байгаа. За баярлалаа. Тэгэхээр худалдааны ажилтан гэж хэн байх хэвээр энэ зүгээр нэг худалдагч байх хэвээр юу аль эсвэл хүн зөвлөдөгтэй ийм үйлчлэгээ үзүүлдэг хүн байх хэвээр юу гэдэг талаар бас манай үйлчлэгээний байгууллагуудад ямар дутагдaltaй зүйл байгааг ярьж гисэн танд баярлалаа. За эндээс бас нэлээд олон хүн сэтэл авч санаа авч тийм ээ ажилтан анхаарлаа хандуулах гэж бодож байна. Танд баярлалаа. За баярлалаа.